За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ ходоодны хавдраас болоод ходоод тайруулах хаалганд орсон хүмүүс одоо бид нь ямар өөрчлөлт гардаг. За энэ гарч байгаа өөрчлөлтүүдэд бид нар ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар мэдэж авцгаая. За тэгэхээр ходоодны хавдраас болоод ходоод тайруулах мэс засалд орсон хүмүүс маш их турдаг. За энэ юутай холбоотой юм бэ гэхээр хэвийн үед одоо бид нар хоол идэхээр гаднаас орж ирсэн хоол маань ходоод руу ороод ходоодны шүүрэлтэд холилдоод, жижиглэгдээд, бутлагдаад ингээд цаашаа одоо нарийн гидс рүү очоод нарийн гидсэнд шимэгдээд тэндээс бид хэрэгтэй шимт хичээлүүд маань бидний цус руу орж идэг. Тэгэхээр ходоод тайрах хаалганд ороод ходоодыг ахуулаа хайчаар энэ үйл явц маань алдагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл гаднаас орж ирж байгаа хоолыг шүүрэл ялгаруулж жижигэлдэг, буталдаг ийм үйл ажиллагаа байхгүй болчихно гэсэн үг байна шүү дээ. Нарийн гидсэнд шимэгдэх үйл явц нь хүртэл өөрчлөгдөд ирэхээр бид нар тодорхой хэмжээгээр шимт хичээлийн дутагдалд орж байгаа учраас жин хасдаг. За мөн ходоод тайруулах хаалганд орсны дараа хоол сойдог. Ингээд хаалгааны дараа идж байгаа хоолны хэмжээ хүртэл багасдаг учраас тухайн өвчтөн маань турдаг. За тэгээ бас нэг нөлөөлдөг зүйл бол одоо энэ ходоод тайрах хаалганаас гадна тухайн хүн маань хавдар гээд хаалганд орсон учраас за энэ хавдар маань бас дахиж болдог маш аюултай зүйл байна гэдгийг ойлгоод дасгал хөдөлгөөн хийгээд эрүүл хооллоод ингээд эрүүл амьдралын хэм маягт ороод явчихдаг учраас энэ нь бас жин хасахад нөлөөлдгөө гэсэн үг. Тэгэхээр манайхан одоо энэ ходоод тайруулах хаалганд орсны дараа жин хасаад ахаар үүнтэйг холбоотой маш их стресстэй. Ер нь бол дунджаар ходоод тайруулах хаалганд орсны дараа 10 кг орчим бол хасдаг. Тэгэхээр энэ маань ойролцоогоор одоо 6 сараас 1 жил орчим ингэж жин маань буурч явж байгаад эргээд бид нар одоо өөрийн иддэг ердийн хоолтонд ороод ирэх үед энэ жин маань эргээд нэмэгдээд ирдэг. За эсвэргээрээ энэ хассан жингээ хадгалаад ингээд үлдчихдэг хүмүүс байдаг. Гэхдээ нэг анхаарах юм юу юм гэхээр хэрвээ жин хасаж явж байгаад таны жин ингээд тогтчихсан байжгаад эргээд жин чинь буугаад дахиад жин хасаад эхлэх юм бол одоо харин эмчит үзүүлэх ёстой гэсэн үг. За тэгээд дараагаар нь ходоод тайруулах хаалганд орсон хүмүүсийн гидс нь их гүйлэгдэг. За энэ нь юутай холбоотой вэ гэхээр ходоод маань өөрөө хоол боловсруулахаас гадна хоолыг хадгалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар гаднаас хоол идэхээр тэр хоол маань ходоодд орж боловсроод тодорхой хугацааны дараа нарийн гидс рүү ордог. Тэгэхээр ходоод маань байхгүй болчоор тэр хоол маань хадгалагдах газар байхгүй учраас бүрэн гүйцэд хангалттай боловсроогүй энэ хоол маань нарийн гидс рүү ороод ирэхээр одоо нарийн гидсний чи эргэн тойронд байгаа шингэн уснууд нь нарийн гидснийхээ дотор талд ороод ирдэг. Ингээд нарийн гидснийхээ дотор талд ороод ирэхээр энэ хоол маань тэр чигээрээ бүдүүн гидс рүүгээ яваад ингээд гүйлэгдэг. За ерөнхийдөө ходоод тайрах хаалганд орсны дараа бид нэр домпинг синдром буюу домпинг хам шинж гэдэг нэг зүйлийг бид нар маш их ярьдаг. Энэ нь юуг яриад байна вэ гэхээр за ходоод тайруулах хаалганд орсон хүмүүс маань одоо хоол идэхээр гэдэс өвдөж гүйлгэх, за хүйтэн хөөс гарах, бие халуу оргих, толгоо эргэх, за зүрхний цохилт олшрох гэх мэт иймэрхүү зовирууд илрээд байдаг. За ийм шинж тэмдгийг бол домпинг синдром буюу домпинг хам шинж гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ домпинг синдром гэж юм яагаад үүсээд байна вэ гэхээр маш энгийнээр тайлбарлах юм бол за бид нар хавдраас болоод ходоод тайруулах хаалганд орчлоо гэхээр ходоод маань байхгүй болчихно шүү дээ. За тэгэхээр бид нар хоол идэхээр тэр хоол чинь улаалгаар дамжаад одоо ходоод байхгүй болохоор хоол маань шууд нарийн гидс рүү ингээд огцом орчхоор түүнийг дагаад бид байгаа шингэнүүд бүгдээрээ нарийн гидс рүү ордог учраас ерөнхийдөө хоол идсний дараа 30 минутын дотор энэ домпинг синдром гэж юм үүсдэг. Тэгэхээр бид нар энэ домпинг синдром гэж юмнаас яаж сэргийлэх вэ гэхээр ерөөсөө хоолыг маш олон удаа зажлаад маш удаан идэх хэрэгтэй. Энэ удаан гэдэг нь хэр хугацааг хэлээд байна вэ гэхээр за ойролцоогоор нэг удаа хоол идэх цагаа 40 минут ч юм уу тийм ээ иймэрхүү урт цагаар тооцоод яаралгүйгээр маш удаан олон дахин зажилж залгих хэрэгтэй. За яагаад гэхээр биднэрт ходоод байхгүй болцсон учраас тэр хоолыг чинь жижиглэж өгөх юм байхгүй, бутлаж өгөх юм байхгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр та хоолоо хагас дутууж ажиллаад өмнө нь иддэг шиг тэр зуршлаараа хурдан залгичих юм бол энэ маань нөгөө домпинг синдромыг чинь бүр газар ахуулна. Дээрээс нь та маш их гүйлгэн, маш их турна. Ерөөсөө ахиц дэвшил гарахгүй гэсэн үг. Тийм болохоор хоолны хэмжээ болон хоол идэх хурдаал зохицуул чихэрлэг хүнсийг бас бага хэрэглэх хэрэгтэй. Ягаад гэхээр чихэрлэг зүйл маань домпинг синдромыг их үүсгэдэг. Тэгээд танд домпинг синдром илрээд байх юм бол хоол идснийхаа дараа ерөөсөө хөвтөж болохгүй хагас налуу байрлалтай 30 минут орчим наалж суух, хүйтэн хөлс гарах, толгой эргэх шинж тэмдэг илрээд байх юм бол
бага зэргийн чихэрлэг ус уух, оранж жуус бага зэргийг уух мэт арга хэмжээг авч болно. За тэгэхээр дараагаар нь ходоод тайруулах хаалганд орсны дараа толгой эргээд байна гэдэг хүмүүс бас маш их байдаг. Тэгэхээр толгой эргэж байна гэдэг нь ерөнхийдөө цус багталт бас байж болдог учраас шинжилгээ аваад хянаад явдаг. За тэгээд дээрээс нь ядарч сүлдэж гин үү, амьсгаад гин үү, арьс салт нь хэр их цайж байгаа, хоолны дуршил хэр байна гэх мэтийг ерөнхийдөө үзээд шалгаад явдаг. За тэгээд дээрс нь өтгөн хатдаг хүмүүс бас байдаг. За тэгэхээр хамгийн сүүлд ерөнхийдөө ходоод тайрах хаалгаанд орно гэдэг чинь ходоод тайрахаас гадна тэр хэсгийн тунгалгийн булчирхай тэнэгч мэдрэл гэж байдаг. За мижүү шингион гэж солонгосоор хэлдэг. За тэгэхээр энэ мэдрэлийг бас хамттан тайрч авдаг. Тэгэхээр энэ мижүү шингион буюу одоо энэ тэнэгч мэдрэл маань эзний хөдөлгөөнийг зохицуулахаас гадна даавар ялгаруулах үүрэгтэй байдаг. Тэгэхээр үүнийг тайраад аяжхаар биднэрт одоо эзний хөдөлгөөн өөрчлөгдсөнтэй холбоотой гэдэс гүйлгэн, өтгөн хатна. За мөн ходоодны гарах хэсэгт одоо ходоодны нуглуурын хунигч булчин гэдэг булчин байдаг. За энэ булчин ямар үүрэгтэй юм гэхээр ходоод нь гаднаас хоол ороод ирэхээр энэ булчин маань агшаад ингээд чангарчдаг. Яагаад ингээд агшиж чангардаг вэ гэхээр бүрэн боловсроогүй хоолыг нарийн гиз рүү оруулахгүй байх үүднээс чангалцдаг. Тэгэхээр ходоод маань гаднаас орж ирсэн хоолыг одоо ходоодны ханаас шүүрэл ялгараад нөгөө хоолыг бутлаа жижиглээд өөрөөр хэлбэл одоо машиндаар ингээд жижигхэн бантан шиг ийм зутан шиг болгочхоор одоо нөгөө ходоодны гарах хэсгийн хунигч булчин маань за одоо хангалттай боловсрсан байна гэд онгойж өгдөг. Ингээд нарийн гиз рүү хоолыг оруулдаг. Харамсалтай нь ходоод тайрах хаалгаагаар энэ ходоодны гарах хэсгийн буюу одоо энэ нуглуурын хунигч булчин бол ерөнхийдөө авагддаг. Яагаад авагддаг вэ гэхээр энэ хэсэгт тунгалгийн булчирхай их байдаг. Тэгэхээр ходоодны хавдар бол тунгалгийн булчирхай руугаа их үсэрхийлдэг учраас ходоодны гарах хэсгийн энэ нуглуурын булчинг ерөнхийдөө ихэнхдээ ходоод тайрах хаалгаагаар авагддаг гэсэн. Тэгэхээр энэ хунигч чанга ингэж барьж байгаа булчин маань байхгүй болчхоор нөгөө хоол маань шууд нарийн гиз рүү яваад орчихно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр ходоод тайруулах хаалгаанд орохоор ийм их өөрчлөлт гардаг учраас хэрвээ та ходоодны хавдраас болоод ходоод тайруулах хаалгаанд орсон бол хоолыг маш сайн зайчилж идэх хэрэгтэй, маш удаан идэх хэрэгтэй. Яагаад гэхээр танд тэр хоолыг жижиглэж будалдаг, за тэр хоолыг тодорхой хугацаанд хадгалдаг энэ эрхтэн маань байхгүй болчихдог учраас ходоод тайруулах хаалгаанд орсон хүмүүс хамгийн чухал зүйл бол хоолны идэх хэмжээ, хоолны идэх хурд хоёр дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл танд хоолыг буталдаг ходоод байхгүй учраас та тэр хоолыг амандаа л маш сайн жижиглж буталж цаашаа оруул гэсэн үг байх нь байна. За тэгээд дээрэс нь нэг дор их идэж болохгүй манайхан өмнөх зуршлаараа хэдхэн удаа зажлаад залгичих гад байдаг. Тэгэхээр энэ маань танд домпинг синдром үүсгэн та гүйлгэн, турна, иймэрхүү байдалтай яваад байдаг учраас хоолтон дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгэхээр сүүлд нь одоо хүмүүсийн маш их асуудаг хэд хэдэн асуулт байдаг. За нэгдүгээрт би зутан бантан хэр удаан идэх вэ гэж асуудаг. Тэгэхээр ойролцоогоор бол эхний 1 сар буюу 4-7 хоног ийм зөөлөн хоол зутан бантан иднэ. За ингээд гайгүй бол дараагийн ердийн хоол руугаа шилжинэ. За гэхдээ ердийн хоол руугаа шилжихдээ нэг анхаарах зүйл бол 4-7 хоног болцсон. Одоо би ердийн хоолоо идэж болно гэсэн ингээд шууд барьж аваад идээд авахгүй. Тэрийгэ яаж идэх вэ гэхээр хамгийн сүүлд идэж чадсан тэр зутангийнхаа одоо тал хэмжээтэй ердийн хоолыг идэж эхлэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл та нэг хаяг зутан иддэг байсан бол ердийн хоол руугаа шилжихдээ тал хаяг ердийн хоолоор эхэл гэсэн үг. За дараагийн маш их асуудаг асуулт. За би идж байгаа хоолныхоо хэмжээг яаж нэмэх вэ гэж маш их асуудаг. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн найдвартай арга бол өөрөө тэмдэглэл хөтлөөд баг багаар нэмээд явхад болно. Өөрөөр хэлбэл таны нэг удаа хэр хэмжээтэй хоол идэж чадж байгааг таал мэдж байгаа. Тийм болохоор тэрийгэ хөтлөөд баг багаар нэмээд явхад болно. За тэгээд жимс ногооны хувьд нэг анхаарах зүйл бол одоо ингээд аманд ороод маш их зажлагтаад байдаг ийм сунжирсан урт хатуу төрлийн ногоонууд байдаг штэ. Далаан байцаа, буйцаач юм уу. За эдгээр маань аманд ороод хангалттай жижигэрж бутлагдаж ингэж хатахгүй байх нь их байгаад байдаг учраас иймэрхүү хоолыг бас ихэнх үедээ татгалзах аль болох бага идэх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь тэр илчгэн чих гээд байдаг. Солонгосоор кам гэдэг. Мөн дээрэс нь үртэй банан гэж байгаа. Хатаас нь жимс байна. За эдгээрийг бол ихэнх үедээ бас хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Яагаад тэгэхээр эдгээр чинь бид орж ирээд ийм бөөгнөрөл үүсгэх магадaltaй байдаг. Тэгэхээр ойролцоогоор хагалгааны дараа за 1 сар, за цаашлаад 2 сар ерөнхийдөө зөөлөн хоолыг идж агаад
багаар нэмээд явж байгаад ердийн хоолт руугаа орноо. Ердийн хоолоо идэх гээл одоо хуучин чиндээ хурдан хүрмээр байна гэл учиргүй их идэх гээд ингэж яарах хэрэг ерөөсөй байхгүй. Яарахгүйгээр багаар маш нямбай, маш их зажлаад гол нь таны биеийг таал мэдж байгаа учраас хэр хэмжээтэй идэж чадчихин тэр хэмжээгээр идээд багаар нэмээд маш сайн зажлаад ингээд идээд явхад жил болоод ирэхэд та ердийн хоолндоо ороод ердийн жиндээ хүрээд ирдэг байгаа шүү. За тэгээд дээрэс нь манайхны бас нэг анхаарах зүйл бол хагалгаанд ороод хавдраа ахуулчихсан юм чинь одоо боллоо гэд эмнэлэгт ирэхгүй тэр чигээр явах гээд бах талтай байдаг. Ингэж болохгүй. Яагаад гэхээр тухайн хавдар маань дахиж болдог учраас за таны эмч хизээ ирэх гихнүү тэр цаг үед нь яг очиод шинжилгээгээ хийлгээд явах хэрэгтэй. Ходоодны хавдар гэдэг бол нэгдүгээр үедээ онцлогдох юм бол эмчилгээний үр дүн маш сайн гардаг учраас хэдүүлээ жилд нэг удаа 2 жилд нэг удаа дурангийн шинжилгээ хийгээд яваад байвал эрт үед нь бид нар ходоодны хавдыг илрүүлээд эрт үед нь бид нар эмчилчин гэсэн үг. Ингэх юм бол бид нар ходоод тайрах хүртэл явах ямар ч шаардлага байхгүй. Их үед нь тэрий чин дурангийн шинжилгээ хийж байхдаа хуулах мэс ажилбар гэж хийгээд тэр хавдрыг авчихдаг болсон. Тэгэхээр урьдчилсан сэргийлэх зорилгоор 2 жилд нэг удаа заавал ходоодоо дурандуулдаг байгаарэ гэж зөвлөмөөрэй. За тэгээ бүгдээрэнд амжилт хүсье, баярлалаа.